Хүүхэдтэй итгэдэг эцэг их босхын тулд яах вэ? Ойролцоогоор 9-10 сартаараас хүүхдүүд эцэг эхийнхээ үйлдэлд хэрхэн хариу үзүүлж байгааг анхаарч эхэлдэг. Хүүхэд ихэнх зүйлсээ ээж аавыгаа баярлуулахын тулд хийдэг. Тиймээс амжилттай бошиг хэрэгсэн хүүхдэд чи үнэхээр сайн байна гэж сэтгэл хөдлөлөөр урамшуулж өгвөл илүү хурдан сурдаг. Иймээс хүүхдээ бараг бүх зүйл дээр магтаж босох юм. Тогсоомоо өргүүлс мундаг, өөрөө масаараа өмсгөж ухаантай. Хамгийн чухал нь хүүхдийг хит их магтах боломжгүй. Харин бид насанд хүрэгчиг магтаалын үгийг байнга сонсвол нэг л мэдэхэд жинхэнэ сэтгэлээсээ хүлээж авахгүй, үн цэнийг нь алдуулдаг. Харин хүүхдүүд 6-7 нас хүртлийн магтаалыг яг л үнэн гэж хүлээж авдаг. Мөн хүүхдээ магтахаас ичэх хэрэггүй. Учир нь энэ дэмжлэгтээ өгсөн түүний хувь хүн болсон өөртөө итгэх итгэлийг бүрдүүлдэг. Харин зан авирын дүрмийг тогтмор зөрчдөг, эцэг их эсвэл найзуудтайгаа байнга цодтолж, чанга хашварч эсвэл өшөглөж эхэлдэг хүүхдэд яах ёстойгоо ойлгох нь илүү хэцүү. Бараг бүх хүүхдэд амьдралын 2 дахь жилд ийм үеийг дасч ирдэг. Энэ наснд хүүхдэд юу хийж босохгүй зайлсаж өгөх нь маш чухал. Энэ нь хүүхэд эцэг эхээсээ яг юу хийж огт босохгүй тодорхой тогтноос сонсож авдаг үе юм. Жишээ нь бусдыг цохих, хазах, чимхийг огтхонд зөвшөөрөхгүй, мөн ээж аавуугаар хотго, чүдэн зэрэг зүйлсийг гартаа авахыг хорлосно. Харин юу хийж босохгүй гэсэн зааг нь гэр бүлийн өөр дүрм журмаас хамаарч бүрддэг. Зарим гэр бүл амьтдыг хүнддэг учраас сүүлнээс нь чангаах, эсвэл амьтдыг цовоохыг огтхонд зөвшөөрдөггүй. Харин өөр нэг гэр бүлд ийм дүрм байхгүй ч байж болно. Хамгийн чухал нь эцэг их өөрсдөө ч мөн гэр бүлийн дүрмээ баримтж байх хэрэгтэй. Учир нь хүүхэд өөрт нь чухал томчуудын үг, үйлсийг яг л хөвөн шиг шиндээж авдаг. Хэрвээ гэр бүл дүрм журм байгаа бөгөөд бүгд түүний баримтдагч хүүхэд ямар нэгэн сөрөг үйлдэл хийж байвал тэр бүрт нь хүүхдийг зогсоож байх хэрэгтэй. Хүүхэд хийх хязгаарыг судалж буй энэ хэцүү үеийг та зөвчөөртөд авч чадвал хүүхэд юу хийж босохгүйг тодорхой ойлгож явна. Ингэснээр та хүүхдтэй аюулгүй итгэж босгож том хүн болж чадна.